бүгдтэй ийм гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Штрхүү гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаарч, зохиолж, ментор байгаа. За өнөөдөр болохоор би зочинтой байгаа. Ийм шинэ гоё ярилцлагыг бас төсөвлөрөө хамтарч ажиллаж байгаа багштайгаа хийхийг хүссэн юм аа. Өмнөх бичлэгийг маань үзсэн болвол Phoenix Academy маань нэгдэж үйл ажиллагаагаа удахгүй эхлүүлэх гэж байгаа. Тэгээд ийм гоё сургууль нэгдэх гэж байгаа гэдэг мэдээг өмнөх бичлэгэн дээрээ зарласан. Тэгээд хүүхдэд зориулсан гоё сургууль нээж байгаа. Тэгээд тэр сургуулийн талаар үйл ажиллагааны талаар өнөөдрийнхөө бичлэгээр хамтдаа танилцуулъя, мэдээллийг өгье гэж бодоод багш Мантхатайгаа өнөөдрийнхөө ярилцлага хийх гэж байна. За сайн уу Мантхай? Сайн байна уу? Сайн. За танаар сонир сайхан юу вэ? Тайванда надад энэ гайхалтай маш том боломж маш сайхан ийм зам руу намайг урьж хөтөлж оруулж агаад маш их баярлж байгаа. Тэгээд хамтдаа энэ гайхалтай үйл ажиллагааг эхлүүлж байгаадаа би маш их сэтгэл өндөр байгаа. Би бас хувьдаа айгүйх баяртай байгаа. Бас айгүйх талархалтай байгаа. Яагаад гэвэл энэ нөгөө төсөвчин болол үн цэнийг нь хувьд бол үнэлж баршгүй ерөнхийдөө тийм ээ гэж би хараад байгаа хгүй, маш үн цэнтэй ажил гэж бодоод байгаа хгүй. Бид нар юмыг дандаа мөнгөөр яг нэг хэмждэг биш, мөнгөөр үнэлж баршгүй үн цэнтэй зүйлүүд гэж амьдралд маш их байдаг. Тэдний маань нэг болвол мэдээж хэрэг бидний үр хөвгтүүд үр хөвгтүүд. Тэгээд энэ үн цэнтэй мэдлэг биднийг бодвол ямар ч мөнгөөр бид нар үнэлж болохгүй үн цэнтэй зүйлүүд ахгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг үр хөвгтүүдээ хүн болгон өөрсдийнхөө хөвгтүүдийг чадах чинээрээ хайрлаж өсгдөг. Тийм ээ? Юм болгоноор дутаахгүйг хичээж өсгдөг. Тийм ээ? Ингээд тоглоом орно байдгүй, ном бичиг хамгийн сайн сургуульд нь явуулчих юмсан, маш олон хилтэй хүн болгочих юмсан, маш олон төрлийн авиас чадвартай хүмүүсүүд болгочих юмсан ингээл янз бүрийн курсүүдэд сургалтуудад явуулдаг тийм. За тэгээд ерөөхдөө бол энэ ажлыг яах гэж эхлүүлэх гээд байгаа би гол зорилго нь юу вэ гэхлээр бол бид нар хүүхдүүдийнхаа яг хувь хүн хүн дээр нь яг төвлөрч зөв хүн болгож өсгөх хэрэгтэй надад санагдаж ганц надад биш тахтай эцэг болгоно л ерөнхийдөө энэ талаар боддог байх. Ерөнхийдөө ингээд ажиглаад харахаар ингээд хүмүүсүүд хүүхдүүдээ маш олон төрлийн авиас чадвартай болох гээд ингээд маш олон төрлийн сургалтуудад ч юм уу тийм ээ ингээд курсүүдэд маш олон хэллийг заадаг ч юм уу гэдэг ингээд энэ баруун тархийг зүүн тархийг нь хөгжүүлэх арга хэмжээг маш их авдаг байгаа хгүй. Энэ зүүн совгон гэдэг ч юм уу тийм ээ дотоод хүнтэй энэ дээд биетэй холбогдох холбооч гэдэг ч юм уу энэ тал дээр эцэг эхүүд нэг их анхаарал хандуулдаггүй. Тэгээд хүүхдээ болохоор ирээдүйд айгүй тийм нийгэмдээ хэрэгтэй хүмүүсэд болох гэж ажиллаж байгаа штэ. Нийгэмд хэрэгтэй. Ажилчин бэлдэх гэдэг байгаа байхгүй юу? Маш олон сургуулаар явуулж маш олон
талын мэдээлэлтэй хүмүүсүүд болох гээд хичээгээд байгаа. Миний гол зорилго болохоор одоо энэ сургуулаараа ямар хүмүүсүүдийг бэлтгий хүсэж байгаа гэхлээр ажилчид биш. Бүтээгч нарыг би бүтээхийг хүсэж байгаа хгүй. Тэгээ хүн болгонд биднэрт ийм агуу одоо хүч хүн болгоны дотор байж идэг потенциал чадварууд байж идэг. Тэгээ энэ чадваруудаа харамсалтай нь ихэнх хүмүүсүүд ашиглах нь битгий мэдхгүй явсаар агаад амьдралаа дуусчихдаг байхгүй. Бид нар бүтээгч нар одоо хүн болгон л өөрсдийн гэсэн баг хэмжээнд одоо туршлагатай аж магадгүй хүсэж байсан зүйлээ авч исэн. Хүсэж байсан зүйлдээ хүрж исэн. Хүсэж байсан газар очиж исэн. Энэ одоо юу илэрхийлж ийн гэдэг чинь бол бидний ингээд хүсэл бодол бичдэг. Бид нар одоо хүсэж байгаа зүйлдээ хүрэх чадвартай нотлоод байгаа байхгүй. Тэгэхээр бидний нийгмийн системийн одоо ажилчдыг бүтээх биш. Задгаас тэгдэг өөрсдийнхөө дор бүрнээ энэ чаддаг авяас чадваруудаа ашиглаад гой зүйлүүдийг ингээ хийж бүтээдэг. Энэ чадваруудаа хайрын чадваруудаа ингээ одоо зүгээр ажаагаа л ингээд урсгаал үгүй нөгөө нэг ашиглахгүй л ингээд яваад байх биш. Энийг л өөрчлөх хүсэлтэй байгаа. Тийм болохоор хүүхдүүдтэй багаас нь одоо энэ чухал үн цэнтэй олон талын мэдлгүүдийг олохоос гадна жинхэнэ хүн болгох одоо зүрх сэтгэлтэй хүнийг хайрлаж чаддаг. Үнэхээр хүнийг чин сэтгэлээсээ хүндэлж чаддаг. Амьдралаа хүндэлдэг. Амьдралынхаа үн цэнийг мэдэрч чаддаг. Энэ юунаас эхэлтэйгээр тухайн хүүхэд болгоноос эхэлдэг байхгүй. Тэгээ тухайн хүүхэд маань эхлээд өөрийгөө хайрлаж хүндэлж сурах хэрэгтэй. Яг жинхэнэ хинбэ гэдгийг ухамсарласан ийм хүүхэд эргүүлээд бусад хүмүүсүүдийг хайрлаж чаддаг, хүндэлж чаддаг ийм хүн шиг хүндлэг хүн болно гэсэн үг байхгүй. Одоо нэг аратан шиг хүмүүсүүд одоо их явж штэ. Гаднаас нь харахад сайхан хүмүүсүүд яваад байдаг. Гаргаж байгаа авир нь хүн чанаргүй юусоо тий. Хүнийг бүр муухай хүмүүсүүдийг цогтөг зоддог ч юм уу хараадаг ч юм уу ийм одоо хомсрын төвшин доор хүмүүсүүд их байна штэ. Тэр хүмүүсүүд яагаад ийм байдалтай байна гэхлээр өөрийгөө хинбэ гэдгийг мэддэггүй. Ямар ч өөрийгөө үнэлдэг, хүндэлдэг, хайрладаг энэ мөн чанар нь багаас нь одоо суулгаагүй, зааж өгөөгүй болохоор ийм хүмүүсүүд болоод өсөж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар энийг одоо ингээд хүүхдүүдээ хүн шиг хүндлэг хүн болгох юм бол сүүлд нь ч гэсэн нөгөө хүүхдүүд маань ингээд том болсныхан дараа эцэг эхүүдээ хүндэлдэг, хайрладаг. Тэгээд өөрийнхөө энэ потенциалаа бүрэн ашиглаад эцэг эх болон хүүхдүүдэд амжилттай хүмүүс болоосай гэж бодоод байдаг тийм. Яаж амжилттай хүмүүс болох вэ гэхээр харин өөрийнхөө энэ авьяас чадваруудаа ашигладаг, энэ нуугдж байдаг хүчээ ил гаргаад гой зүйлүүдийг хийж бүтээх юм бол хүүхдүүд маань аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгээд эрүүл сарвал, эрч хүчтэй, жинхэнэ одоо амжилттай чинэлэг амьдралыг өөртөө бүтээгээд зогсохгүй, гэр бүлийнхэндээ бүтээгээд зогсохгүй, нийгэмдээ ч гэсэн гой зүйлүүдийг хийж бүтээх боломжууд байгаад байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор хараа энэ санаагаа ажил хэрэг болгоход маань бол ингээ хүмүүс надад хэрэгтэй байгаа. Би өөрөө одоо энд хийдэг бас олон төрлийн ажлууд байдаг. Ганцаараа би бүх юмнуудыг ингээ хийн ингээл яваад байх боломж надад байхгүй. Би бусад хүмүүсүүдтэй ингээд нэгдчээж тэ энэ санаа оноогоо бүгдийг нь би гоё ажил хэрэг болох. Ирээдүйд өчнөө олон гоё зүйлүүд хийж бүтээх хүсэж байгаа байхгүй. Тэгээ тэрнийг бүгдийг нь ажил хэрэг болохын тулд би бусад хүмүүсүүдтэй хамтарч ажиллаж яаж том юмны ард гарахгүй. Тэгэхгүй тэгээ ганцаараа бүх юмны ханаас одоо явах боломж надад байхгүй болохоор ингээд ийм ижлэхэн одоо үзэл бодолтой тэг ийм зүйлүүд ингээд олж харж байгаа эцэг эхүүд
эднэртэйгээ ингээ гоё нэгдээд хамтраад хамтарч ажиллаад энэ одоо санаануудыг гоё ажил хэрэг болгоё гэд ингээд энэ сандлыг би ингээд мантаада тавьсан. Тэгээ мантаа маань бас айгүй гоё ингээд хүлээж аваад тгийгээд те тэгээд энэ маань бас надад бас айгүй гоё ингээ урам өгч байгаа байхгүй. Тэгээд энэ нэрээ энэ санааг одоо олон жил надад энэ чинь ингээд бодлын түвшинд санааны түвшинд л явж штэ. Тэгээд үнэхээр гоё ажил хэрэг болмоор байхгүй нэг чинь. Тэг ажил хэрэг болгоё гэхлээр харин ингээ хүмүүсүүд маань хамтдаа нэгдээд хамтдаа хөдөлмөрлөөд тэгээд ингээд ажиллах юм бол бид нар өөрсдөө биднэрт энэ байж байгаа хүчээ бид нар угаасаа ашиглаад тэрийг ингээд том зүйлүүдийн ард гарах боломжтой бид нар угаасаа. Тэгээд харин өнөөдөр болохоор ингээд та нартаас мантгаатайгаа бас мантгаагаа танилцуулах тэгээд хүсэлтэй байгаа. Тэгээ мантгаа маань бас өөрийгөө танилцуулах уу, бас мантгаа маань болохоор өөрөө бас энэ одоо салбарыг одоо ухамсаар, энергийн талаар судлаад бас явж байгаа хүн, энэ аялалдаа бас явж байгаа хүн, миний бас сургалтанд сууж исэн, бас сессионд орж үзсэн байгаа даа. Тэгээд өөрийнхөө туршлагаас, мэдлэгээс хуваалцахыг хүсэж байгаа зүйл юу вэ те? Тийм. Тэгэхээр би бүр ингээд баг амьдралаа ярих хэрэгтэй санагдаад байгаа байхгүй юу? Яагаад гэхээр бүр анх ингээд хүүхэд байхаасаа л анх хүүхэд байхдаа би ер нь л нэг ингээд игэн тойрноо аягүй тэгж гайхаж хардаг байсан. Тэгээд багтаа болохоор би өөрөө эмээ дээр өссөн, эмээгийн хүүхэд тахгүй юу? Тэгээд хөгшин хүмүүсийг хараад би аягүй өрөвддөг байсан. Намайг жоохон байхад ч нөгөө ганцгын 8-ын дээр судалтай хийдэг хүмүүс байдаг байсан. Тэгээ би ээжээсээ ингээл гуйгаал энэ эмээгийн одоо худалдаж байгаа юмыг авч идэх үү гэдэг нөгөө хэрэгтэй гэдэг утгаараа биш тэр хүнд нэг тус болчих юмсан гэд багтаа аягүй тийм юм хардаг байсан байхгүй юу. Тэгээ сүүлдээ явж агаад би хүүхдтэй болоод миний амьдрал бүр өстой оронгоороо иргсэн. Нөгөө өмнө нь болохоор чи ингээд ерөөсөө одоо бодож санах юмгүй гэх нь хайшин. Ерөнхийдөө нэг урсгалаараа нэг уучраа олохгүй явж агаад хүүхд төрөнгүүт хүүе эн чи юу болчихв яачав хүү яах вүлээ одоо гэл тэгэл ерөөсөө маш их бодлоод ургаж гарч ирсэн. Тэгэл ерөөсөө маш их санаа минь чилээстэй тий. Одоо ингээл байнгын нэг тийм за яна би зөв харьцаж байгаа болоо буруу харьцаж байгаа болоо одоо яах бол гэл тийм одоо маш хэцүү болж эхэлсэн. Тэгээ өөрийгөө ер нь бол хүүхдээсээ болж гэх юм уу одоо хүүхэдтэй тааруулж ингэж өөрчилж эхэлсэн. Айгүй их юм бодож эхэлсэн. Гэхдээ яг ер нь би багасаа ер нь альва юмнуудыг хараад яагаад ингэдэг юм бол энэ би одоо яагаад ер нь бол бас нөгөө талдаа би өөрийгөө ч гайхдаг хүмүүсийг ч ингэж гайхаад явдаг байсан. Хүмүүсийн үйл хөдлөл гаргаж байгаа зан характер энэ одоо яагаад тэгж байгаа юм бол би яагаад ингэдэг юм бол гэсэн нэг тийм асуулттай. Тэр бол миний хувьд маш эмзэг сэдв. Хүмүүстэй ингээд ярихаар болохоор ерөөсөө тэр миний ингээд ярьж байгаа зүйлийг ерөөсөө тоодоггүй байдаг байхгүй. Тэгээ би одоо гайхаал би яагаад ингээд ийм нэг өөр юм бол гэдэг ч юм уу сайн учрыг нь олж чадахгүй л яваад исэн. Тэгээд амьдралынхаа турш нэг юмны асуулттай нэг юмны хойноос ирэл хайгуул болол яваад исэн. Ер нь бол хүмүүс ингээд харж байхад болохоор шууд нэг мэрэгжил сонгоод тэрнийхээ төлөө ингээд ажиллаад асуудалгүй ингээд яваад байгаа юм шиг надад харагдаад байгаа байхгүй юу.
Гэтэл би болохоор бөөн асуудалтай. Ерөөсөө ингээл юм болохгүй байгаа юм шиг учир нь олдохгүй тий. Тэгээ юмыг айгүй их ингэж шалгааж асууж. Тэгээ одоо бодоод тахад яах вэ нөгөө бүр нэг цаад мөн чанарыг нь л ойлгох гол яваад исэн юм бэлээ. Тэгээ би чи юу яасан? Анх мэрэгчлээ сонгохдоо би яг тэгж бодож сонгож исэн. За ер нь бол хүмүүсийн төлөө те одоо хүмүүс болохоор мэрэгчлээ сонгохдоо за би нэг тим юм та бол одоо тим мэрэгжил сонгомоор байна гэж нэг яадаг. Би болохоор за хүн төрлөختөн чинь юу хийдэг вүлээ? Юу хэрэгтэй байдаг вүлээ гэд бодож үзчихсэн байхгүй юу? Хоол иддэг, орон байранд амьдардаг, хувцас өмсдөг гэдэг. Би юуг нь хийх үү гэж хагаад би ч нөгөө нэг угаасаа охтууд ингээл нэг зурах тэ нөгөө хувц мувц их сонирхдаг штэ. Сонирхдаг үе идэг штэ тэ. Би өөрөө аюух тэгдэг байсан болохоор за би ерөөсөө хувцсыг хийчи энэ нь надад илүү ойрох юм байна гэж бод дизайны сургуульд сурж явж агаад бас их саадтай нэлээ хожуу би дизайныхаа юг төгссөн. Дизайнер мэрэгчлэр төгсөө тэгээд их удаан ажиллаж чадаагүй эрүүл мэндийн шалтгаанаас болоод болцсон байхгүй юу? Тэгээд энэ бүхнийхээ хажуугаар ер нь нөгөө асуулттайгаа л яваад исэн. Яагаад юм бол гэдэг асуулт. Тэгээд хүмүүс их надаас их залхдаг байсан. Чи одоо яагаад л гэдэх юм гэл. Тэгээ айгүй хүмүүсээс нэг тийм реакцод хариу үйлдэлүүд их авдаг. Энэ одоо ямар ядаргаатай юм бэ? Юунд нь чи одоо мэдтгүй юм уу? Юуг нь мэдэж ядаад идгийг ингээл те. Тэгээд сүүлдээ тэр маань бүр надад ингээд стресс болоод би ч одоо яатсан амтан бэ? Хүмүүсийн мэддэг юмыг би мэддэггүй ямар сони ингээл те. Өөртөөгөө бас айгүйх зөрчилдөөл. Тэгээ ерөнхийдөө ингээд нэг тийм уур бухимдал болоо суудсан миний дотор. Тэгээ яг сүүлд ойлгосон л доо яагаад би ингэж яваад ирснийгаа. Тэгэл ер нь өөрийнхөө үйл хөдлөлийг ч гайхдаг байсан. Уурлахаараа би ингэж амар уурламаарг байхаа яагаад ингэж их уур ингэж дотроос гарч ирээд байна гэл те. Энэ уурныхаа учрыг яаж олох уу гэл ер нь тэр бол миний маш том фокус. Хүүхдүүдтэйгээ харилцахад ялангуяа энэ аюух гарч ирдэг байхгүй юу? Тэгэл за би нэг ийм баймаарг байна. Би өөр баймаар байна. Тэгээд нөгөө чадахгүй те ер нь явж эн чинь бас тийм ч амар зүйл бас биш байсан байна л та. Тэгээд ер нь энэ талаарх мэдлэг чинь өөрөө бас их хожуу одоо энэ дотгошоогоо орох өөрийгөө таних те эн чинь ер нь бас нэлээ хожуу гарч ирлээ шүү дээ энэ талын мэдлгүүд. Тэгэл ер нь миний юу хүсээд исэн маань ерөөсөө л би өөртөөгөө л холбогдох байсан байлээ. Би ч тэгж явж байхдаа бас болоогүй. Улс төрийн болов гэж улс төрөөр нэг хэсэг явсан. Улс төрөөс нэг ийм өөрчлөлт ирэх юм болов гэл те. Дандаа гадагшаага хүмүүсээс асуугаад би бүр улсын хурлын гишүүн Ганбаатартай хүртэл уулзж исэн шүү дээ. Тэгээ миний ерөөсөө очиж уулзаж сонирхож байгаа хүмүүс нь дандаа нэг тийм өөрийнхөө бор зүрхээр явж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Миний очиж за энэ нэг гайгүй юм уу гэж сонсож явсан хүмүүс маань. Тэгээ сүүлдээ бас философи руу орлоо. Улс төр гэл явж ирсэн философи руу ороод тэгээ философид оронгуудаа би хинбэ гэдэг асуулттай таарад энэ нь штэ ерөөсөө. Тэгэл ерөөсөө би нөгөө сэтгэл зүй тэгээ цаана метафизик гэд миний сонирхлыг бас татаадсан байхгүй. Энэ юу юм бол за ямар ч гэсэн би хинбэтэйгээ зурлах хэрэгтэй юм байна. Ерөөсөө би өөрчлөлтийг гаднаас хайх биш дотроос эхлэх хэрэгтэй юм байна. Би эхлээд өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй юм байна. Тэгээ миний нөгөө өөртөө би ийм зантай баймааргүй байна. Би арай өөр баймаар байна гэдэг юм руугаа ингээ очиж байгаа байхгүй юу? Тэгээ би чинь тэгж явж байгаад 2023 онд нэлээд сонин үйл явдалтай учирсан. Тэгээд тэр болохоор ерөнхийдөө би энэ энерги гэдэг зүйлтэй
маш хүчтэй, м, маш гүнзгий явж орсон юм байна гэж боддог. Ер нь бол энергийг бүр ингээ биеэрээ мэдэрсэн тий. Тэгээд энерги гэдэг юм чи ерөөсөө би тэрийг ер нь мэдрээгүй бол ерөнхийдөө баг бас сайн ойлгохгүй л явах байсан баг. Тэгэхээр эхэндээ би маш их айцтай мдээгүй байхта маш их юм нөгөө хохирогч сэтгэлгээтэй яагаад надаа ийм болчдгийг юм уу гэл те маш их юм хохирчсан хүний дүрд яваад исэн. Тэгээ сүүлд одоо болохоор би маш их талархаж байгаа. Тийм тэгээд тэр замд маань тэгээд уучраа тухайн үедээ маш их тэрсэлдэж ууралж яддаг байсан. Одоо их бухимдлаа гаргадаг байсан хүмүүстээ одоо би маш их талархаж байгаа. Тэгээд маш гайхалтай, маш сайн багш нартай би таарад тэднээс маш чухал чухал мэдлгүүдийг олж аваад тэгээд өөрийнхөө доторх тэр би дотоод би гэдэг юм а мэдэрч илүү их таньж ойлгож мэдэрч авсан. Тэгээд ерөөсөө биднэрт чинь ерөөсөө энэ л хамгийн чухал юм байна. Ийшээ л бид нэр явах хэрэгтэй юм байна. Энийг л хүүхдүүдтэй зааж чиглүүлж өөрийнхөө сурсан мэдснээ зааж чиглүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд ер нь бол хүүхдүүдтэй бас зааж сургана гэхээсээ илүү тэд нартай ярилцах нь маш чухал байгаа байхгүй юу? Сая ярьцлага маань жоохон тасарлаа. Юу болсон бүүмэд гээгийн төгрөг чи яриад таслаад. Харин тийм ээ тий. Би тэг юмыг яаж мэдхүү гээл яриад байлаа. Бас Ахаа. тасарцсан уу? Хаана тасарсан юм бол? Юу гэлээд нөгөө харин яг хаан тасарсныг нь одоо сайн юу санахгүй байна. За өргөжлүүлэх тэгвэл нөгөө Хэлэл ярьчих уу? Рекордо хийцэн үү те? Эхэлсэн үү? рекорд бичигдэж байна. Угаасаа бичигдэж явж байна. Ганц. Нөгөө одоо анхны нөгөө бичлэг байгаа. Тэгээ интернет бас жоох асуудлууд байгаад байгаа. Тэгээд дээрэс нь бас янз бүрийн бас дайралтууд дээр орж ирж магадгүй юм шиг байгаад байна. Хоёулагчдын тий юмнуудыг ингээд хийж бүтээх гээд ярилцах гад ингээд ажлуудыг эхлүүлэх гэхээр ингээд сөрөг хүчнөө сөрөг энергиуд гэж байдаг болохоор тэд нар маань бас өөрсдийнхөө хэмжээнд саад болох гэж үзэх гээд ах шиг байна. Гэхдээ хоёулаа бууж өгөхгүй бичлэгээ одоо Тэгээд маш сайн сайн багш нартай таарсан. Тэгээд маш их зүйл сурч мэдээд тэгээд өөрийнхөө ерөөсөө энэ дотоод би гэдэг те тэр сүнслэг тэр зүйлээ улам их мэдрээд явж байгаа. Тэгээд ерөөсөө бид нар ч ерөөсөө энэ маш чухал юм байна. Энэ л ерөөсөө маш чухал юм байна. Тэгээд хүүхдүүдээ ийш нь чиглүүлээд өөрийн сурч мэдснээ заах нь одоо чухал юм байна гэж би бас тэгж ботсон. Тэгээд тэг яг хуу зааж сургах гэхээсээ илүү харилцан ярилцах айгуу чухал байгаа байхгүй юу? Яа гэвэл би ингээд бас хөвгүүдийн би чи хоёр хөвгтэй. Нэг нь 10 настай, нөгөөх нь 16 настай. Тэгээ хоёр хүүгээсээ бас айгүй их юм гайхмаар юмнууд ингэ сонсдог. Тэгээд би хэрвээ ингээд энэ энерги энэ тал руу ороагүйсэн бол би баг юу яриад байна гэд ойлгохгүй те. Ингээд ахих хаях одоо шал дими юм ярих юм ч гэдэг юм уу. Ингээд тоохгүй өнгөрөөх хийсэн байгаа байхгүй юу? Одоо мэддэг болцсон болохоор ерөөсө харилцан ярилцсан айгуу чухал юм байна. Эдгээр чинь бас бидраас илүү мэдлэгтэй юм байна
гэдгийг би олж харж байгаа байхгүй юу. Тэгээ би ч бас ингээд маш их юм түгшүүртэй, айцтай ингээд яг ингэжсэн. Тэст одоо тэрийг хийн, одоо энийг хийх ёстой. Одоо тэрийг гэд бас яг ийм одоо амт тэмцсэн ийм юутай явж илаа. Тэгээ тэр үедээ би ингээл хүүгээ хоёр хүүг ерөөсөл энийг хий, тэрийг хий. Дандаа хичээлээр шахаал ерөөсөө. Тэгвэл нэг сургуульд сураал нэг юу яачих юм бол мэдхийхтэй олчих юм бол чи алцахгүй гэл ингээл муухраар л ерөөсөө ингээл нэг юм робот шиг одоо тийг одоо инг гэд ингээ хүчлээ яваадсан байгаа байхгүй юу. Тэгээд тэгж явж хахад хүү маань ингэдэг байсан. Ингээ гудамжинд байгаа амьтдыг одоо бид тэр ингээд хичээлөөгөө явж штэ. Тэнгүүт замд ингээл би ч нэрсэ байнга яараастай хүүгээ чирээл. Тэгээ манай хүү чинь хөөхий өө энэ хөөхөн муу энэ хөөхөн нохоо гэл ингээл гудамжинд байгаа амьтад руу ингээл яхаа. Хүү яа л хотлол та явъя л та цаг гэл ингээл юусоо тэр мөрийг ингээд тоохгүй те. Ингээ яваад тест. Тэгээ сүүлдээ би чинь энэ сүнслэг оршихуй энерги гэдгээ мэдрээд эхлэнгүүт ерөөсөө эн чинь ёстой би том алдаа хийж исэн байна. Хүүхдүүдээ харин ч энтэй нь илүү харьцуулах хэрэгтэй юм. Одоо хүүхэд ингээд байгальтай амтанг ингээд анзаараад хөрхөн ингээд тэрэнд ингээд анхаарал тавиад манай хүү бүр ингээд хог могийг хүртэл ингээд газар мазар хог байгаа хогийг ингээд хайж маяал өөрөө очиж хогийн сав руу хайж маяал ингээд идэгс ахгүй. Тэгээд тэрэнд ингээд хүмүүс яагаад ингээд хог хайчдгийг маячдгийг ингээл те тэр мөрийг би юусоо тоодоггүйсэн. Тэгээ одоо мэдсэнсээ хойш улам их дэмждэг болсон. Бид хоёр одоо замдаа явж байхдаа бүр ингээд хөөхөн шуумуудыг харж баясаад бүр тэднэрт ингээд будаа мудаа цацаж тий хоол моол өгдөг. Бүр тэрэнд ингээд цаг заваа зарцуулдаг болсон. Тэгээд хүүхдүүдээ өстө балах гэж исэн байлээ бурхан минь. Тэгээд одоо би хаашаа хөдлөх ёстой юм бэ гэдгийг илүү тод харж эхэлж байгаа. Тэгэхээр энэ мэдчлэн ер нь бид нар хүүхдүүдээ сонсдоггүй те бүр илүү бүр ингээд хүүхд өөрөө зөв рүүгээ явах гээд байхад буруу тийш нь зөвлөлдөг ч юм уу. Тэгээд дээрэс нь бид нар хүүхдүүдээ ерөөсөө л сонсож чаддаггүй, ойлгож чаддаггүй. За би тусалж чинь хайрлаж чинь гэхээр ерөөсөө л зааж зааварлах гэдэг юм билээ, тий? Гэтэл зааж зааварлах биш зүгээр хамт ярилцаж ойлголцох нь маш чухал байгаа байхгүй юу? Харилцан бас суралцах тийм ээ бид нар хүүхдүүдээс сурах юм маш их байгаа аахгүй тий хүүхдүүд ч юм болохоор яг энэ цагтаа энэ газар амьдарч байдаг тий одоо хүүхд чинь ингээд сургууль руу явж байхдаа замдаа ингээд тэр байгаа амьтдыг хүртэл анзаарч харж ин бүр хогийг хүртэл анзаарч харж ин гэж ш. Тэгтэл бид нар болохоор нөгөө яг энэ цагтаа энэ газар амьдардаггүй болохоор дандаа бидний нөгөө нэг оюун санаа ирээдүйд юм өнгөрсөнд явж идэг. Тэгэхээр нөгөө нэг дандаа л яарцсан тийм ээ нэг хурдхан шиг тэнд одоо очих хэрэгтэй тэрийг амжуулах хэрэгтэй гэл ингээс оюун санаагаар шал өөр газар явж байдаг. Тэгтэл хүүхдүүд маань болохоор яг энэ цаг газараа байж байдаг. Ийм үн цэнтэй юм хөөрхөн юмнуудыг ингээд олоод хараад тий байх хгүй. Бид нар болохоор ерөөсөө тэрийг олж харахаач бүр болчихсон байгаа байхгүй. Тэгэхээр юу бид нар бас хүүхдүүдээсээ суралцах юмнууд маш их байгаа байхгүй. Зааж зааварлахсаа гэхээс илүү. Тэд нар чинь бодвол ингээд 7-8 нас хүртлэе болол ингээд хайраад байгаа аахгүй. Хөөхөн хүүхдүүд ингээд бүр нөгөө хумсган ингээд бүр нээлттэй ингээд бүх юмнуудыг ингээд харж сонсож хүлээж авч идэг, анзаарч харж идэг. Энэ чадварыг нь болохоор бид нар ингээд бүр хөгжүүлэх хэрэгтэй байгаа аахгүй. Бүр ингээд тэдний гоё өнгөлөх хэрэгтэй. Тэгтэл болохоор ингээд сургуулийн системд яваад орчихлоо бүр тэрийг ингээд үгүй болгоод ахгүй нөгөө одоо цагт нь амьдрахгүй дандаа одоо ирээдүйрөө санаагийн зовоодаг ч юм уу өнгөрснөрөө санаагийн зовоодаг ч юм чи ирээдүйд ийм хүн байх хэрэгтэй гэл ингээл хүүхдүүдийг дарамтлал өөрийг ингээ хангалтгүй мэдэр мэдрүүлэл байнга бусад хүүхдүүдтэй харьцуулаад чи ийм байна тийм байна гэл ингээд шүмжлээд ийм байж өөр хүүхдүүд ийм байгаад тахт чи яагаад ингэдэг үү гэдэг ч юм уу тэгтэл нөгөө хүүхд маань өөрөөрөө ийм үнцэнтэй өөр хүүхдүүд байгаа. Хүн болгон ч өөр шүү дээ. Хүүхд болгон өөр.
Ийм гоё нандин байдлыг бид нар ингээд өнгөлөг ёстой болохоос биш. Нэг хэв рүү цутгах гэж, нэг дүн ахуулах гэж, нэг дүнгийн хойноос хөөцөлдөж явдаг байж болохгүй байхгүй. Мгм. Тэгээд мантахаа бас байгаа даа тий. Мгм. Тэгээд ерөнхийдөө би өөрийнхөө одоо дээд би гэд те энэ оршихуйнуудаа ерөнхийдөө мэдээд таниад тэгээ ер нь энэ энерги гэдэг зүйлийг ер нь бол нэгэн одоо юу гэдгийг биеэрээ мэдрээд явж байгаа. Тийм болохоор ямар ч хэлсэн энэ зэрэгтээ нэлээд явсан чинь хүүхдүүдтэй ер нь чиглүүлж хэлж яах нь зөв юм байна. Тэгээ ер нь ч би бас нэлээд их үр дүнг өөрчлөлтүүдийг амсаад мэдрээд явж байгаа. Тэгээд тэр хэмжээгээрээ итгэл орж тий бас бид нар ч нөгөө одоо нэг бүрэн дүүрэн байх хэрэгтэй юм байна. Ер нь бол бид нар айгүй хэмиг орхигдуулт юм байна гэдгийг айгүй их мэдэрсэн тий. Жишээ нь одоо нөгөө хүний тий зарим хүмүүс хитрхи майндаа хөгжүүлсэн байд юм байна. Зарим хүмүүс хитрхи бодигаа хөгжүүлчтэй юм байна. Эсвэл зарим нь хитрхи нөгөө бас хүнслэг гэд ер нь ийм тэнцвэргүй бас их оршин тогтнолоод их байдаг юм байна. Тэгэхээр тэнцвэртэй оршин тогтнох нь ямар чухал юм бэ? Бас бид нар байглаасаа өөрийгөө ийм ангаах увдастай юм байна гэд маш олон ийм орхигдуулсан зүйлүүд байдаг юм байна. Ерөнхийдөө байгаль руугаа их одоо ойртох хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон зүйлүүд бас нэлээ их байна л да. Тэгээ тэр мэрийгээ тийм шатрах багштайгаа нийлээд хүүхдүүдтэй баагаар хэлж ярилцаж бас нэг жоохон ч гэсэн чиглүүлэг болох юмсан гэж хүсээд аа хүсэлтийг хүлээж авсан байгаа. Тийм. Тий. Маш их баярлалаа тий. Тэгээ хоёлаа бас өөр ингээд ирээдүйд ингээд бүр ингээд багмаа ингээд тий дуршлагч бид нар суун тий одоо хүүхдүүдэд ямар арга барилаар заах хэрэгтэй байх гэл ингээд бүх юмнууд чинь ингээд цаг ирэх тусам хөгжүүлээд явна. Хамгийн чухал зүйл маань болохоор одоо бидний нөгөө зарлага маань бол ингээд тий хүүхдүүдтэй үнэхээр одоо энэ хэрэгтэй зүйлүүдийг нь багаас нь заая гэсэн юм сэтгэл байгаад байгаа болохоор тэгээд угаасаа болно. Тэгээд одоо энэ гоё төслөө ингээд те яг гоё ажил хэрэг болгоё. Маш олон хүүхдүүдэд те хүүхдүүдтэй хамтарч ажилласан, тэдрээсээ суралцсан, тэдэрт бас дутж байгаа зүйлүүд байх юм бол тэднэртэй бас ингээд нөхөөд өгөх тийм ээ. Сонсох хэрэгтэй байгаа даа үгийг нь хэлэх ч юм уу. Тэ урмыг нь өгөх ч юм уу. Одоо Монголын бас нэг гоё үг байдаг шүү дээ нөгөө бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэд. Тэ орчин үед бол одоо хүүхдүүд бол бурмаар дутгаа болчихжээ ерөөсөө. Тэ энэ одоо тоглоом одоо юу гэдгийг идэж уух чихэр мэхэр одоо энэ минь ч одоо бүр хангалуун байж штэ бүр ерөөсөө хахад цацчин зарим хүүхдүүд бол урам гэдэг зүйл маш их дутдаг зарим хүүхдүүдэд. Тэгээ зарим хүүхдүүд ингээд ээж аваасаа гоё үг сонсохыг хүсдэг штэ. Миний хүүхд чинь ямар мундаг байна. Сайн байна штэ. Миний хүү чинь чадна штэ. Гэлтэй байгаар л миний хүүхд чинь хангалттай штэ гэдэг ч юм уу тийм ээ. Энэ одоо чиглүүлгийг эцэг эхүүд маань өөрсдөө өгөх одоо бүрэн энэ боловсролыг өгөх өөрсдөө ч одоо энэ аялалтай явж байгаа болохоор яах их учраа ингээд олох гээд явж байгаа эцэг эхүүд зөндөө бий. Зарим нь
бүр завууч эцэг эхүүд маш их байж идэг тий. Тэгээ ийм эцэг эхүүд энэ төр байх юм бол тийм ээ бүгдээрээ хүүхдүүдтэй энэ боловсролыг багаас нь олгоё гэж гисэн хүсэлтэй сэтгэлтэй эцэг эхүүд байх юм бол энэ сургуульд маань тий онлайн сургууль штэ 7 хоногт нэг удаа уулзсан амралтын өдрөөр хагасаа өдөр 18 цагт хичээл маань эхлэхээр байгаад байгаа. Тэгээд 3 сарын 7-ноос энэ сургалт маань эхлэх гэж байгаа. За тэгээд сургалт маань бас дээрэс нь бясалгалтай бас холбогдож өгсөн байгаад байгаа. Энэ сургалтаар ерөнхийдөө хүүхдүүдэд бас энэ төвлөрөх чадварыг нь одоо төвлөрөх чадвартаар нь бас ажиллах хүсэлтэй байгаад байгаа. Одоо хүүхдүүд маань нөгөө технологитой маш их ойрхон өсчихсөн өсч байгаа болохоор тий маш их одоо төвлөрөх чадвар нь муудаад байгаа гэдгийг бол эцэг эхүүд бүгдээрээ мэдж байгаа. Тийм болохоор энэ бясалгал гэдэг зүйлийг бас яхаараа заавалгүй ингээд нэг 40 50 30 хүрэхээр ингээд хэрглэж эхэлнэ гэж тий бас яг энэ бясалгал гэдэг чинь бас өөрөө өөртөө холбогдох одоо өөр өндөр энергиудтай холбогдох өөрийгөө сонсох өөрийнхөө дотоод хүчийг нээхэд нь холбогддог юм гоё арга техник болохоор энийг бас 5 минут хичээлийнхэн дараа одоо тийм ээ 5 минутаар хүүхдүүдтэй бас зааж өгөхөр байгаад байгаа. Тэгэхээр тийм болохоор энэ сургалт маань бол ингээд маш гоё одоо хичээлүүдийг, мэдлгүүдийг, сургалтуудыг тэ агуулсан сургалт болно. Одоо энэ дээр бид нар ингээд хамтраад ажиллаад ингээд програмаа бүтээж байгаа. Тийм болохоор хүүхдүүд маань ч гэсэн санаа оноо байвал бас хуваалцах болно. Одооноос бас хүүхдүүдэд бүртгүүлээд эхэлж болно. Эцэг эхүүд маань хүсэх юм бол бас бүр бага насны сургууль маань бол одоо сургалт маань ихний ээлжинд бол 6 наснаас 14 насны хооронд хүүхдүүд маань одоо энэ сургалтанд суух боломжтой байгаад байгаа. За тийм болохоор бага насны хүүхдүүдтэй 6 7 настай хүүхдүүдтэй энэ мэдээллийг бас та нар маань тий цааш нь бусад эцэг эхүүдтэй шеэр хийж хуваалцаарай. Одоо Монголоо одоо сайхан болгох хүсэлтэй хүмүүсүүд их байдаг. Тэдний маань одоо Монголыг сайхан болгох хүмүүсүүд ч юм бол одоо бид нар байна. Бидний үр хүүхдүүд байна. Хүн л одоо Монгол улсыг сайхан болгох хэрэгтэй. Одоо бид нар одоо хүн дээрээ төвлөрсөн, өөрөөсдөө төвлөрсөн одоо хүн шиг хайраар дүрэн хүнлэг хүмүүсүүд одоо болчих гомрох хэрэгтэй. Одоо эцэг эхүүд маань ч тэр өөр хүмүүстэй ч гэсэн тийм хүмүүсүүд одоо болгож өсгөл одоо бидний ирээдүйд бол угаасаа гэрэл гээтэй бүр сайхан болох боломжоор дүүрэн байгаа. За тэгээд бас бичлэгийнхаа одоо ярилцлагынхаа сүүлд нь бас нэг тийм өмнөх бичлэгээрээ хэлж амжаагүй зүйлээ хэлчмээр байна. Удахгүй одоо 1 сарын 28-нд одоо бид бол бурханлаг оршихуй гэдэг онлайн сургалт маань бас бясалгалтай хамрагдаж хасрагдсан бас сургалт байдаг. Тэр сургалт маань бас 1 сарын 28-нд эхлэх гэж байгаа 20 цагт онлайнаар. Тэгээд одоо early bird гэдэг сургалтанд маань суух хүсэлтэй хүмүүсүүд маань 1 сарын 21 хүртэл одоо сургалтандаа бүртгүүлээ төлбөрөө төлсөн хүмүүсүүд маань 222 мянган төгрөгөөр суух боломжтой байгаа. 21-наас хойш болоод 250 мянган төгрөг болох байгаа. Тийм болохоор бас энэ хямдгалыг ч юм уу те хүлээж байдаг, сонирхож байдаг хүмүүсүүдтэй бас энэ мэдээг бас хүргэхийг хүссэн юм аа. За тэгээд өнөөдөр бас ингээд өөрийнхөө талаар бас нээлттэй ярилцаад өөрийнхөө туршлагаас хуваалцсан багштай мантгадаа бас маш их баярлалаа. Бас нэг зүйл хэлхээ марцсан байна. Ер нь би чинь бас ингээд багаасаа би яг юу хийх ёстой юм болоо. Тэгэл миний ерөөсөө ингээд нөгөө ажил хийх эсвэл те нэг сургуульд ороод нэг юмыг нэг ингээд нэг гүйцэд хийж чаддаггүй ингээ хаягдуулаад ийсэн
нэг тийм том асуудал байсан. Тэгээ тэрийгээ би ингээд өөрөө өөрлөгөө орж явснараа би таньж мэдээд ер нь бол хүнд нэг өөрийн гэсэн нэг хийх одоо нэг үйлтэй байдгийн мэлээ штэ. Тэгээ тэрийгээ яг олох олох хэрэгтэй. Ер нь бол ихэнх гэх юм уу мэдгүй ямар ч байсан хүмүүс бол бас их өөрийнхөө хийх ёсгүй юмаа хийгээд явж идэг гэж байгаа байхгүй юу? Миний хувьд болохоор ер нь бол тэрийг маш их хайж явсан. Яг би энийг биш нэг л биш байна. За яг одоо нэг юм ингээд би өөрийгөө ер нь их мэддэг байсан. За би нэг мөнгө л олох энийг мөнгөний төлөө хий гэж яах ерөөсөө надад тийм нөгөө сонирхол байдаггүй. Дээрэс нь би ингээд ерөөсөө мөнгөний хойноос явхаар биш болчиход идэг гэсэн баггүй юу? Би ерөөсөө нэг тийм бүтлгүүтчдэг дандаа би мөнгөний хойноос явхаар тэгээд идэг байсан. Гэтээ би яг л нэг өөрийнхөө яг л нэг энийг л би хиймээр байна гэсэн юм аа л нэг олмоор байна гэж яваад байсан. Тэгээ би чинь бага нас руугаа холбогдоод өөрийгөө нилээх ажиглаж ясны эцэст а ерөөсөө би нөгөө багшлах айгуу тийм дуртай байсан билээ. Би хизээч өөрийгөө багш болно гэж боддггүйсэн байхгүй юу. Гэтэл би чинь бага насныхаа энэ хийх дуртай байсан зүйлүүдээ ингээ ухад төнхөөд ингээ ажиглахаар одоо өнөөдөр би бас өөрөө ямар хуу те үйлдэл гаргаад байна. Энэ минийг ингээ ажиглахаар ерөөсөө багш болох ёстой ч юм шиг те бас тийм байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор би бас ер нь дотроосоо нэг тийм ихтгэл төрөөд байгаа. Энэ зам руу ороход өмнө нь бол ер нь нэг тийм ийм ихтгэл, ийм хүсэл төрдөггүй ч юм уу те байсан байхгүй юу? Тийм болохоор энийг бас би хүмүүст хэлмээр байна. Тийм. Яг нэг хүний те нэг хийж чаддаг яг нэг зорьсон одоо юу гэдгийг цаанаасаа нэг өгөгдөлтэй бас юмнууд байдаг шүү. Тэгээ хүүхдүүдээ бас те буруу замаар будаа тэлэхчихгүй хүн шиг эртгэн тэр юмтай нь холбочих юмсан. Эн чинь бүр амар гайхалтай өстэй тий багаасаа. Одоо тэгэхээр би бас боддгийн. Нилээ их цаанаасаа өгөгдөлтэй яг өөрийнхөө өгөгдлөөр одоо энэ дэлхий дээрх хүмүүс маань амьдралаа чиглүүлж явж эхэлнэ гэж би их итгэж байгаа. Одоо тийм үе хаалга нэгдсэн тий. Зарим нь өөрийнхөө хийх ёсгүй юмаа хийгээ явж байгаах. Тэгэхээр улам илүү олон хүмүүс одоо яг өгөгдлөөрөө хийх юмтайгаа холбогдож хийнэ. Тэгээд хүүхдүүд маань бас одоо багаасаа тэр зөв замтайгаа холбогдно гэж найдаж байна. Ер нь бол их ихтгэлтэй байгаа. Яг зөв. Маш гоё зүйлийг бас Мадхаа маань сүлд нь хэлж байна. Тийм хүн болгон бид нар одоо сүнс маань бидний дээд бие, язгуур бие гэж олон одоо нэр томьёотой байж байгаа. Тэр маань ингээд сүнс маань энд эрэхтэй хүн болго өөрсдийн гэсэн аяас чадвартай төрдөг. Тэгээд өөрсдийн гэсэн хөгжлүүдтэй одоо зэвсгүүдтэй гэх юм уу одоо тийм чадваруудтай боломжуудтай төрдөг. Тэгээд тэднийг ашиглаж энэ дэлхийд одоо тийм сайхан зүйлүүдийг хийж бүтээх гэж ирсэн байдаг. Харамсалтай нь одоо томрох тусам энийгээ мартчихдаг. Мартахад нь ч гэсэн маш олон үйл явдлууд нөлөөлдөг. Тэгээд одоо энийг нь мартуулахгүй байхад нь одоо туслах боломж байна штэ. Одоо энэ талаар нь заагаад хэлээд яриад өччих юм бол хүүхдүүд маань угаасаа өөрсдөө маш их ухаантай эрч хүчтэй байж байгаа болохоор зөв чиглүүлээл явчих юм бол хүүхдүүд маань угаасаа өөрсдөө аргаа олоод өөрсдийнхөө чаддаг зүйлээд ингээд дагаад явчих болохоор манай дэлхий улам илүү сайхан одоо гэгээлэг болох зам руу явж байна. Тэр зам руу ороход нь бол одоо бид нар дор бүрнээ өөрсдийнхөө чаддаг зүйлүүдээ хийж хувь нэмрээ оруулах хэрэгтэй байгаа.
За тэгээд дараа ч гэсэн бас мунтгатайгаа хэд хэдэн ярилцлагуудыг бас хийхээ төлөвлөж байгаа болохоор дараагийнхаа бас бичлэгүүдээр бас хэрэгтэй зүйлүүдээ бид нэр хуваалцахыг хичээх болно. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд мантахада бас маш их баярлалаа. Тэгээд удахгүй бүгдээрээ дараагийн бичлэгээрээ уулзъя. Түр баяртай. За баяртай.